За өнөөдөр олон улсын стандартад нийцсэн онцлогоо эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий төлөнхийн төв ашиглалтанд орж байгаа нь манай эрүүл мэндийн салбарт одоо нэгэн ийм тэмдэглэлт үйл явдал болж байна гэж үзэж байна. Сая манай төвийн одоо удирдлага маань бас энэ талаар танилцууллаа. За төлөнхийн төв ашиглалтанд орж байгаа нь манай эрүүл мэндийн салбарын хувьд бол маш чухал ач холбогдолтой. Монголд одоо эхэлсэн төсөл олон байдаг ч гэсэн дуусгасан төсөл бол одоо цөөн байсаар ирсэн. За энэ байдалд бас дүгнэлт хийж улсын хурлаар улсын төсвийн шинэ хөрөнгө оруулалтыг одоо төвчээд өмнө нь байсан нийт хөрөнгө оруулалтыг одоо 74%-тай дуусгах ийм зорилтыг 2023 оны төсвийн жил эхлүүлж бидний хувьд одоо үе шаттай олон ажлуудыг яг эцэслэн дуусгах ийм зорилт руу шилжиж ажиллаад байгаа. Энэ дутсан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж эхэлснээр эрүүл мэндийн салбарт 21-с 23 онд нэлээд том хэмжээний хөрөнгө оруулалт орж байгаа. Энэ бол өмнө нь орж ирсэн хөрөнгө оруулалтын бараг 10 жилдээ тэмцүүц хэмжээний хөрөнгө оруулалт эрүүл мэндийн салбарт бол хийгдэж байгаа. За энэ нь бол өмнө нь эхлүүлсэн мөн яригдсан байсан ажлуудыг бодит хэрэг болгох энэ тал дээр ажиллаж байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр эрүүл мэндийн цогц шинжилгээний хүрээнд Кувейт улсын засгийн газар, Кувейтийн сангийн боцолтгүй тусламжаар баригдсан гэмтэл суваг судлалын үндэсний төвийн төлөнхийн төв бүрэн ашиглалтанд орж байгаа нэг жишээ юм. Шинээр ашиглалтанд орж буй төлөнхийн төв төлөгдөлт, осголт, хөлдөлтийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өндөр түвшинд үзүүлснээр төлөгдөлт, осголт, хөлдөлтийн улмаас гарах хүндрэл, нас оролтын эрсдлийг бууруулах, хүндрэлтэй тохиолдлуудад нөхөн сэргээх мэт заслыг хийх боломж нэмэгдэж, гадаадад уг шалтгааны улмаас өндөр өртөгтэй онцлогоо эмчилгээнд явах урсгал зардлыг бууруулж байгаагаараа эрүүл мэндийн салбар төдийгүй төлбөрийн тэнцэлт ч гэсэн чухал хувь нэмэр оруулж байна гэж үзэж байна. Төлөнхийн төвд ажиллах мэргэжсэн чадварлаг хүний нөөц нэгэнтээ бэлтгэгдсэн учраас төлөнхийн төвийн одоо ойрын хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллаж ирснээр гэмтэл цогц судлалын үндэсний төвийн ачааллыг багадаа 25-аас 30%-аар бууруулах боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Цаашид эрүүл мэндийн салбарын цогц шинжилгээг үргэлжлүүлж, хууль эрх зүйн шинжилэл, эмнэлгийн хэрэгслийн шинжилэл, цалингийн шинжилэл, захим шилжилт, эрт илрүүлгийн шинжилгээг эрчимтэй үргэлжлүүлэх шаардлагатай. Монгол хүний амьдралын чанар, хүний хөгжлийн үзүүлэлтийг олон улсын түвшинд хүргэх хамгийн чухал асуудал бол манай эрүүл мэнд боловсролын салбар гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Ингээд гэмтэл саваг судлалын төв, төлөнхийн төвийн хамт олон та бүхэндээ засгийн газрынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлээд ард иргэдийнхээ одоо инхийг сахих энэхүү одоо үйлсэд нь чин сэтгэлийн амжилт хүсье гэж бодож байна.